бурхан болохдоо дэрэн доороо ингээд юу яатсан. 2-3 шин дэвтэр ингээд дэрэн доороо тавьсан. Бичин юмаа бичнэ. Чадал өөрөөр юмаа бичнэ гэлээ. Юм үйлэл ярьдаг штэ. Бал малаа бэлдээ тавьсан бичихэд билээ. Тэгээ баахан бас дутуу шүлэгтэй бичиж байгаа дутуу үлдээсэн. Бүтээлүүд энэ тэрний их л байдаг. Гар бичмэл бичээгүй юм бүтээл донд төрсөн болохоор их гэдгийг бол хараа гайхчихсан. Тэгээ бас нэг сони юм хэлээ яг байхт нь бол анзаардгүй байсан юм л да. Байхгүй болсных нь араас яг хуран бүтээлч гэдэг тал нь илүү тодорч гарч ирдэг. Байхт нөгөө нэг эрхийн мангар байсан юм болохоор тэгэл юу хэлж байгаа яаж байгаа анзаардгүйс одоо байхгүйсэн ингээл юу гэдгийг гар хвчлийнхэн дээр нэг 2-3 мөртийг харахаараа байл гэж хэлж байгаа юм чи. Тэгэл нэг завлуу үзэх тусам ухаанаа тэмдэртгээ итгэл. Мэлтэй байна. Үзэж байгаа үзэгчтэй болоо чамд шинэ оны шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Саранхогийн хабуус гэж юм байна. Багуйлаа өсрөн сангийн гүйцэтгэх захирал Доньера продакшны продюсер Багуйлаа өсрөн гэж үний явж байна. Нөгөө хүүхэд байхад баяр болохоор баярлдаг. Том болохоор нөгөө нэг үр хүүхдэд баярлуулъя гэж одоо хариуцлага нэмэгддэг учраас жоохон байр солигдох маягтай. Тэгээ хаяа бодно бас ингээл өвөө эмээтэйгээ ингээд гоё ингэж баярлдаг, тэгэж баярлдаг. Тэгэл чихэр чим хамгийн амттайг нь авч өгч баярлуулдаг байсан. Хамгийн гоё бэлэг юм нь юу гэдгийг нэрийг авч өгдөг л байсан. 25 онд чинь 80 насных нь хүрээгээд эрдэм шинжилгээний баг хурал гэж хийгээд бүтээлүүдийн явуулъя гээд гурван пензийг гаргаад номоо хэвлэлтэнд өгөөл гих мэтлээ ажилдаа явж хагаад яг хоо томоохон гэх юм бол улсын дараамын эрдмийн чадртай хамтраад өгүүлэх зарж үжихийг шинжилэн найруулж тавьсан. Одоо 2026 онд яаж ийм үгээр 1 сарын 15-нд бүх кино чадруудаар дутуу хийтэй тооно гэдэг Багуйлаа өсрөн нөгөөгийн зохиолоос сэдвлэн бүтээсэн задлаагүй захиа кино нэлээд хийж байгаа. Оны хэдэн жилийн өмнө бас юм зэгцэлж хагаад гар бичмэлээс нь олж харж ийсэн. Ямар гоё нэртэй дутуу хийтэй тооно гэсэн. 80-аад онд 70-аад онд чигтээд 80-аад онд Айрмын театр гэж байсан юм да. Тэнцэл жүжиг болж тавигдаал. Тэгээд тухайд теле контент болж хийгдээд гарч ийсэн. Зохиол байдгийг. Анхных нэр нь уулна тэр тухайд гар бичмэл дээр нь байсан. Холын цагаан манан гэдэг нэртэй байж байгаа. Дээр нөгөө юугаа бичсэн. Дутуу хийдэ тоон гэд нэрийн солио бичсэн байсан. Тэгээд энэ зохиолыг жүжигчин гиндангуй гэдэг штеп. Гиндангуйд дурсгал зориулж өгөөд өөрөө гараараа бичсэн. Дээр нэг 4 мөрт бичсэн бас. Хүйс хүйсийн жаварт нь бол хөтлийн ус найгна. Хүн хүний заяал бол минийх тийжл байдаг гэд бичсэн. Айгуу тийм нандин житсэн тийм зохиол. Тэгээд ер нь нандин житсэн ингэж өөрөө их чухалчл бичсэн зохиол учраас энийг бас ер нь иймэрхүү нандин байдлаар цааш нь хүргье гэсэн. Миний хувьд л зорилго биелсэн. 100% гаргалсан. Кино салбарын бол мэднэ Тодгийг үе бат дэлгэргээд 3 найруулагч зураглаач дууны инженер гэдэг ийм 3 залуу байд. Энэ 3 нийлж 60 продакшн байгуулад одоо л Монголд бол ер нь нэлээд дээгүүрээ кино бүтээлэл толгойцогч 3 залуу. Өмнө Шар гэгээ гэж кино хийсэн, хурдын кино залуучуудын татарыг хийсэн гэл нэлээд олон киноны ард гарцсан. Хүмүүс одоо задлаагүй захиа киноны ард бас гарах гэж байна. Тэгээ үний нүд галтай гэж ярьдаг штеп. Тэгсэн би найруулагчийн нүдийг дүрлцэж яхийг харсан. Заанда энийг кино болгоё. Энэ зохиол яд. Би зочиж байгаа юм чи. Пүүр ингээд яг багтц бүх юм ингээд нүдэндээ харсан найруулагч. Тийм илээ тийм. Нэг тийм үуч ингээд нэг дүр одоо нөгөө юу гэдгийг бэлтгэл нь хансан бүх гэдэг шиг л. Ахгүй бүр ингээд ингэсэн дүрлцээ ороод бараг сүрдэж байгаа юм чи. Тэгээ ийл гэсэн. Бараг жил хагас. Ер нь 2 жил рүү шахам урт хугацаанд нөгөө нэг олон улирлын зураг авалттай хийж байгаа. За тэр жүжигчээ зураг авалт дуу тэр хөгжим найруулга энэ төр болж. Үнэхээр яг энэ киног үзэж байгаа тэр богино хугацаанд л хүмүүс ажаргалтай л үзнэ. Ингэж энэ кино бий болж юм да. Би одоо харин баярлал баяр төрөөл байж байна. Гэмгүй мөртлөө гэмтээ юм шиг амтан хүний амнаа бай болж явахыг чи харах ч хэцүү л байх юм.
1-р сарын 15-наас бүх кино театруудаар. Ангир уураг, уянгийн тойрог, цагаан тэнхлэг гэдэг 3 ном. Бүр яг анхных нөгөө хит болж исэн номнууд хоёрын бестселлер болоод ингэжсэн энэ номнуудыг сэргээн тэгээд сэргээхээс гадна шинэ бүтээлүүд айгүй их байна. Тэгэхээр одоо нэг Монгол тулхтны 100 хэрхэн дээр гардаг манай хасууд өвөө гэдэг байдаг. Манай эмээ тэрийг болохоор ерөөхдөө ном хэвлэлийн голцоо хариуцж. Би болохоор жүжиг кино жүжигийн зохиолыг хариуцж ажиллаад одоо энэ 26 онд нээж байгаа энэ кинонд болохоор Багийн Ловсрон гэдэг хүний 34 жилийн дараа гарч байгаа кино. Анх 91 онд Бүлээн нуруунд кино гарч ирсэн. Тэрнээс хойш кино гарахгүй жаад жүжиг бол зөндөө дуу шүлэг ном зохиол зөндөө явж исэн боловч кино байхгүйс энийг гаргасан. Одоо харилцаад бас нэг ойрын хугацаанд л ер нь ингээд яг юм хүнд өгөөчтэй байгаа зохиолуудаас нь түүгээл энэ нэг бүтэх гэж гэсэн нэг жоохон ч гэсэн гэгээ гаргахыг их зорж байгаа. Явандаа гэхдээ энэ бол аягүй сайн санаа. Би зүгээр дотроо бодож ил явдгийг. Энийг гэрийнхэндээ эмээ нэг хэлээ даа л гэж бодож. Засваргүй хөлбрээр ном гаргуул яадаг бол бүтээлүүдийг. Одоо миний гайхажсэн бүтээл гэх юм бол юу байгаа? Манай өвгийн боржигны портал шүлэг. Тэгнэхсэн шал өөр шүлэг. Шал өөр. Би бүр хайн ч одоо ард нь өөр шүлэгсэн ус яг боржигны порталыг үргэлжлэл байна. Анхны хөлбөр гэж би ойлгож байгаа. Тэгээ явандаа сүулдэ засвар хийгээд Бадимны улсанд дүрэж багтаа хөгсөн химийн суугаад гшлахын цагт шүлгэн би чан дээр хүн чулуу шиг өрхөөд сүвдрээ дарж унахтаа илгий чин зөмлөж ингэнэ гэдэг сүулт нь бичигдсэн байгаа. Тэс өмнө бас өөр хэллэгтэй. Тэр нас аюу гоё. Шинэ жил болж байгаа юм чи нэр бүтээлийн зургийг танд өгчт юм уу? Зургийг би нэг зургийг авцаа байж байгаа. Санаа алдахад хин сүү тагнаад амтагдаж салхины үзүүр залгихад аяг хоолой даргасан боржооны бор тал минь. Тэргэл саранг эцээж хээр хонуулдаг тэнгэрийн хэвтэр буурал тал минь. Тааны цагаан толгооноос өөр тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь. Нандин зогцолгоо бүдүүлгийн туйл нар хур царайчилсан газрын сайлтай хормоо минь. Чулуу ханраан тэнгэр сийчиж төрөхөд тал минь турсаг шалблаагүй хамб шиг зөөлөн байсан. Жаргал зовлон хоёрын горыг амсаж чулуун дээр чин нулимс унгахад өрөл сувдун гашуун нулимсыг өөдөөс эргүүлэн цацаж хатуугаас хатуу байсан чи. Сайран дээр чин өдөлсөн жигүүртэн тэнгэртэй нөгчхөд салхи хөлбөлсөн өдөн чам дээр эргэж буудаг. Ботгон өгсөн ингэний борвин хагартал савирсан цусны туяатай сүг. Чийл залгиж хөхийг нь амирлуулсан. Дээдсийн шарил харуулж унсан тэнгэрийн солирыг дэлхийн төвтэй чийл нийлүүлсэн. Чиний шарах зүрхний шархнаас төрүүл жанин тал минь. Боржигны бор тал минь. Бодлын ноён нуруу минь. Туглын бэлчээрээс эхлэн тоглоом дэлгэсэндээ чи намайг эрх болгосон. Туулсан зуунуудын шорвог сургамжийг хэлэх хэлгүйдээ чи гинэн болгосон. Газрын өдөн булгийн чин хад сүвсэн догшин самнаа намайг сагсуу болгосон. Гарын минь хоёр алгыг хальтал тавьсан дутуу юмгүй буян чин намайг баяр хуу болгосон. Өрөөний шиг алсын намхан уулсын орой өх галын чин эрт улаан дөл намайг бадрангүй болгосон. Чиний ганд хэлэгдэх чимээнд зангирах сарны чин цагаан аялгуу намайг уйхан болгосон. Өглөө чамаасаа холдоход өдийн баримжаанд намайган санах ээнэгт тал минь. Зүү таанчилсан боржигны бор тал минь. Зүггүй шүлгээрэн аргадий чамайга удаан ирсэнгүй гэж надад бити түндаа. Устж би үгүй болсон ч шүлэг минь чиний хэмчин. Өршөө, намайг өршөө, ижи шиг минь өршөө.
Хамгийн хурц чулуунд чинь хацраа эсхүүлэн байж чамдан сүлий. Хага ташсан хүүтэн булгийн усанд чинь хамаг бие цочоон чичрэм байж үнсүүлий. Үнсүүгээ боржгоны бор тал минь